Монгол улсын сүүлчийн засаг ноёдын нэг мэрэгэн гүн Гомбож явыг зөвлөлт холбоод улсын дотоодыг хамгаалах ардын комиссариатын дэргэдэх онцгой зөвлөлийн 1940 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас Гомбож явыг баривчлагдсан хугацааг тооцож засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерт 8 жилээр хорих ялооножээ. 1940 оны 4 дугаар сарын 24-нд эхнэр Боржонова нь Гомбож явын хэргийг хянаж өгөхийг хүсэж прокурорт өргөдөл гаргасныг Ленинградын цэргийн тойргийн прокурорын орлогч 1-р зэргийн цэргийн хуульч Каменик авч үзээд Гомбож явын хэргийг дахин хянаж авч үзэх үндэслэлгүй гэсэн хариу өгснөөр Гомбож явыг зүүн хойд хөдөлмөрийн лагерт хуваарлж явуулсан боловч 1940 оны 8-р сарын 17-нд Гомбож явыг нас барсан тухай лагерийн дарга Комаров дотоодыг хамгаалах ардын комиссариатын аюулаас хамгаалах ерөнхий газрын 1-р хэлтэст албан бичигэрүүлжээ. Монгол улсад өрнсөн их хэлмэгдүүлэлтэнд Монгол улсын сүүлчийн засаг ноёдыг хэлмэгдүүлэх судалгааг явуулж улмаар түн татагдан ажиллах ажилтнуудад засаг ноёдын уг гарвал, шагнал, зэрэг дэвийн талаар мэдээлэл өгч, гарын авалгаар хангаж, зөвлөгөө өгч ажиллуулснаар Шингисийн алтан ургийн угсаа Монгол улсын сүүлчийн 40 засаг ноёд хэлмэгдсэн байна.